Гашуун Сухбат бомбдод ухаалаг гарц нэвтрлээ. Зүрхний өвчнөөр эрэгтэйчүүд 45 наснда, эмэгтэйчүүд 55 наснда нас барж байна. Нийслэлийн 8 байршилд газрын дуудлага худалдааг зохион байгуулж 447.8 сая төгрөг төвлөрүүллээ. 2025 оны өвлийн эсэлтийн шалгалтын бүртгэл эхэлжээ. Нийтийн байранд эмэгтэй хүний амь насыг хохироосон этгээдийг дайчлан баривчлалаа. Брэдэд Гурванбаатар мэндэллээ. Ice Club-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Гашуун Сухбат бомбдод ухаалаг гарц нэвтрлээ. Тодорхойлбол 5 толгоогоос нүүрс ачсан жолооч хилд авахын тулд замдаа 6 удаа зогсож шалгуулдаг. Иннээс болж 20-30 км урт дараалал үүсэж хэд хоногоор сааддаг байжээ. Харин одоо бүх үйл ажиллагаа цахимжлаа. Жолооч хил рүү ойртоход ухаалаг гарц автоматар машины дугаарыг уншин ачсан нүүрсний жинг хэмжиж эренхэнээр шалган шууд хилд авах боломжтой болсон байна. Түүнчлэн бомб дотор лаборатори ажиллаж байгаагаас нүүрсний дээжийг заавал хот руу илгээх шаардлага болжээ. Ухаалаг гарцтай болсноор эдийн засгийн өрсөлдөх чадвар нэмэгдэж байна. Сонирхуулгад манай улсын нүүрсний нийт экспортын 50% нь Гашуун Сухбат бомбдоор гарч байна. Эрэгтэйчүүд 45 наснда, эмэгтэйчүүд 55 наснда зүрхний өвчнөөр нас барж байна. Тодорхойлбол зүрх судасны тогтолцооны өвчин нь манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг бөгөөд жилд 5.5-аас 6,000 хүн нас барж байна. Нас барсан хүмүүсийн 62.2 нь эрэгтэйчүүд, 37.8 нь эмэгтэйчүүд байна. Нийт хүн амын 82.1% нь артерийн даралт огт гиндгүй, даралт бууруулах эм огт хэрэгэлдэггүй, хянагддаггүй цусны даралт ихсэлттэй хүн амын тархалт их байна. Тиймээс энэ жилийн дэлхийн зүрхний өдрийг зүрхний цохилт бүрээ тогтмол хянцгай урендор тэмдэглэн өнгөрүүлж байна. Нийслэлийн 8 байршилд газрын дуудлага худалдааг зохион байгуулж, нийслэлийн төсөвт 447.8 сая төгрөг төвлөрүүлжээ. Тодорхойлбол Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Сонгон хайрхан дүүргийн 21 дугаар хороо, Халзангийн ам орчимд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зохицолборын зориулалтаар, Сонгон хайрхан дүүргийн 21 дугаар хороо, Баян өндөр орчимд мал аж ахуйн үйлдвэрлэл тэжээлийн ургамал тариалах зориулалтаар, Хаавал дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын ам, 14 дугаар хороо, Хорооны нутаг дэвсгэр, 24 дугаар хороо, Фуди Сид орчимд холбоо мэдээлэл хүлээн авах станц байршуулах зориулалтаар, мөн Банхангаа дүүрэгт нэг газрыг үйлдвэрлэлийн барилга байгууламж бусад зориулалтаар эзэмшүүлж ашиглуулахар олжээ. Дуудлага худалдаанд 49 хүн хуулийн этгээнд оролцсон байна. 2025 оны өвлийн эсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ. Өвлийн буюу тухайн жилийн 2 дахь эсэлтийн шалгалтад дүн оноогоо ахиулахыг хүссэн. Өнгөрсөн 6 дугаар сард болсон шалгалтад орж чадаагүй болоод бүрэн дүнд боловсролын гэрчлэгээд хүн бүхэн оролцох боломжтой. Бүртгэл энэ сарын 29-ны 14 цагт эхэлсэн. 11 дугаар сарын 14-ний 18 цагт хаагдах юм аа. Нийтийн байранд эмэгтэй хүний амь насыг хохироосон этгээдийг дайчлан баривчлалаа. За нийтийн байранд эмэгтэй хүний амь насыг хохироосон этгээдийг дайчлан баривчлалаа. Тодорхойлбол манай хамтран амьдрагч алсан гээд 2-3 хоног архи уугаад байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Уг дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад нийтийн байрны дугаар тоо дөрөвний шүүгээнд эмэгтэй хүний цогцос байсныг илрүүлж хэрэгт холбогдогч этгээдийг дайчлан баривчлалаа. За тухайн этгээд нь уг хэрэг үйлдэлийг энэ оны 9 дугаар сарын 21-ний өдөр үйлдсэн талаар урьдчилсан байдлаар мэдүүлээд байна. Брэдэд Гурванбаатар мэндэлжээ. Тодорхойлбол өнгөрсөн 8 дугаар сарын 27-нд Артем, Роман, Виктор хэмээх 3 ихэр хүү мэндэлсэн байна. Ингэснээр хүүгүүд гэрийнхээ 4, 5, 6 дахь хүүхэд нь болж байгаа бөгөөд 3 эгч нь эмнэлгээс гарч гэртээ ирэхин дисэн ядан хүлээж байжээ. 3 ихэр хүү мэндэлэх нь ховор тохиолдол учир улс даяараа бэлэгшээж Гурванбаатар хэмээн нэрийдэд байна. Ice Club-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.